Вүү синема бэлэгтэй кино урамшуул зарлалаа. Вүүгийн хэрэглэгч та 5 дугаар сарын 19-ээс 7 дугаар сарын 4 хүртэл Вүү синема бэлэгтэй кино цэсээс кино төрөслөн үзээд PlayStation 5-ын эзэн болоорой. Тус цэснээс кино төрөслөн үзсэн хэрэглэгчдийн дундаас 7 дугаар сарын 4-ний өдөр Вүү цахим хуудасаар дамжуулан 2 азтныг лайв хийн тодруулах болно. Азтан болсон 2 хэрэглэгч PlayStation 5-ын эзэн болох юм. Бэлэгтэй кинонуудаас танилцуулъя. Цугтах хөрөө, аваргуудын тэмцээн. Бэбинэ мэдэхгүй 6 хүн нэгэн өрөөнд өөрсдөө ч мэдэлгүй бусдын хүчинд автах болно. Амьд үлдэхийн тулд өөр хоорондоо тэд юугаараа адилхан болохоо аажмаар олж мэднэ. Гэтэл анх тэнд байсан 2 хүнтэй хүчээ нэгтгсэн тэд уг тоглоомыг өмнө нь тоглож байснаа олж мэддэг. Цаашид юу өрнөх бол? Them at their own game. What makes you think they're gonna let you walk away free again? Will the defendant please stand? Kempton Bunton, you were charged that on the 21st of March 1961... Гүнгийн хөрөг. Уг кино 1961 онд өрнөх бөгөөд 60 настай таксины жолооч Кемптон Бентон Лондонгийн үндэсний галераагаас Веллингтоны гүнгийн хөрөг үнэт зургийг хулгайлна. Уг үйлдэлээрээ дэлхийг өөрчлөхийг зорьсон тэрээр гэрлэлтэйч аварч чаддаг. Нэгэн сайхан сэтгэлд эрийн сэтгэл сэргээн бодит түүх киноны үйл явдалд өгүүлэгдэх болно. All my life I've looked out for other people and got into trouble for it. But I had faith. Not in God, but in people. Драко Малфойгийн хар тамхи хайдаг хэсэг шүү. Хар тамхи хаан байна хот төр. Тийм ээ ойлгож байна. Good morning. Амжилттай яваа киноод Лондон Клэшийн амьдрал. Тэр чигтээ оронгороо иргэн. Тэрээр хайртай бүсгүйхээ араас явах уу? Амьдралыг нь өөрчлөх уран бүтээлийн гол дүрд тоглох уу гэх сонголт хийх хэрэгтэй болдог. Алийг нь сонгох бол? Манай жаал асуудалд орсон. Бид ингэж учрыг нь олдог. Намайг тат. Иргүй амт. Найз өхнө олон гэж найдаа. Амьдрал улам уруутгаад. Амьдралын минь хамгийн муухай өдөр байна. Ой. Шинэ өргөлд хөөрнө. Хайрлж дурламар байна уу? Эсвэл энэ дэлхийн хамгийн том од болмоор байна. Кино чаа. Үгүй. Үдэшлэг хийх цаг боллоо. Лондон, энэ юун тоос вэ? Наадах чинь хүмүүс хөгшөө. Гашуудлын мэнд. Foo Fighters, you gotta get me a record. It's our 10th album. We gotta break the mold on this one. Let's go somewhere where... Студ 666. Тус кинонд домогт Foo Fighters самтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд зохиолыг нь хамтлагийн ахлагч Дэйв Гролл бичжээ. Киноны үйл явдлаар менежер Шэлийн цомог нэхэх дарамт дор гол дүрийн хамтлаг шин цомгоо гаргах содон санаа ер үсийн шийдэл олж болох хинч очиж үзээгүй газрыг хайж эхэлдэг. Шил өөрийн танил барбар дамжуулан тэднэрт шин байшин өгнө. Гэвч байшин чингэсэн муу ёрын хүч хамтлагийн ахлагч Дэйв Гроллыг эзэмдэж нэг талаар түнд цомгоо бичигтэн туслах боловч нөгөө талаар тэр бусаддаа халтай болж эхэлдэг. Тэднийг чухам яах гэж тэр байшинд аваацсныг зөвхөн Шил мөн түүний хамсаатан Барб хоёр л мэднэ. Мөн хөрш байшингийн Саманта уг хэрэгт хамаатай болов. Let's finish the track. Can we just wait, dude? Play the drums. Any chefs in the group? I'm pretty handy on a grill. Yeah, you like your meat charred and dry. He does make a killer barbecue. What do we do? We go save his ass. Is the album almost done? Yeah, it's killer. Here you go, man. Finish the song. You did.
Питер Тулай 2 зугтсан нь. Питер Тулай киноны эхний анги 2018 онд үзэгчдийн хүртэл болж байсан билээ. Энэ удаа Джеймс Корден, Маргет Робби нар гол дүрүүдэд дууруулсан юм. 2 дугаар ангийн үйл явдлаар Питер Тулай түүний гэр бүл том хот руу нүүх ба тэд хүндхэн асуудлуудтай тулгарна. Сахилгагүй Питер Тулай асуудлуудаас мултарч чадах болов. Helping me. That's what a dad does. It's it. Tail light. Моли. Чи яг одоо уцаад ир. Надад мөнгө чинь хэрэгтэй. Joyride. Дөнгөж төрсэн хүүхдээ эгчтэй аваачиж өгөх бодолтой өмгөөлөгч таксинд суудаг. Гэтэл 12 настай өсвөр насны хүү таксиг нь хулгайлна. Тэдний дунд юу өрнөх талаар Joyride киноноос хүлээн авч үзээрэй. Би тээшээ чинь хурдхан шалгаадах юм. Бурхан минь бүр дээрдчихлээ. Та яагаад ролын юу явж байгаа юм? Нэг хүнд юмыг аваачиж өгөхөр. Чамд ритэй байгаа нь хичнээн азтай хэрэг гэж. Өчнөө сайхан дурсамжууд гэдэл. Танд тэр байна шүү дээ. Чи надаас юу хүсэвэ мөли? Юм амлахаа бол. Энэ өөрийгөө олох боломж ч гэж мэдэн Joy. Listen, I have a story for you. Something the examiner will love. A girl performing. Бузар. Нэгэн охин сонсголын бэрхшээлтэй охиныг эмчилж сонсгол оруулна. Тэрээр өөрийгөө ариун Мэри гэх бөгөөд өвчтөе хүмүүсийг эдгэж эхэлснээр алдартай болдог. Хүмүүс түүний гайхамшиг гэрчлэх гэж хушуурах үед аимшигтэй үйл явдлууд өрнө. Энэ үнэхээр онгон Мэри юу? Эсвэл I've investigated half a dozen her calls. Prove them all false. Hail Mary, full of grace, pray for us sinners, now and at the hour of our death. To Mary! Мангсын анчин Артемис болон түүний үнж цэргүүд нууцлаг ертөнцид очисноор үйл явдал эхэлнэ. Тэдний очисон газарт асар том хүчтэй мангасууд гарч ирснээр амьд үлдэхийн төлөө цөхрөнгүй тулаанд ордог. On our six. Diablos. Holy shit. Did you see that thing? Go back! This is officially above my pay grade. I don't care. What those creatures are. We destroy them and close the gateway. Yes, ma'am. I'm getting us all home. Farmhouse our grandfather left us in the middle of nowhere. Why'd you bring me up here? Entertainment value? What is that? I don't know. Somehow. Хий үзэгдлийн ангуучид сэргэн мандалт. Өрх толгойлсон ээж хоёр хүүхдийнхээ хамт жижиг хотод ирнэ. Гэвч тэд хажиргалтай үйл явдлуудтай тулгардаг. Сүнсний хулгайчид болон өвөөгийнхэн үлдээсэн нууц өвтэй ямар холбоотой болохыг олж мэдхээр эрэл хайгуул хийн. Come on, darling. It has a gunner seat?
Анхааруулга. Бэлэгтэй кино урамшууллын шалгаруултыг зөвхөн Вүү үйлчилгээнд бүртгэлтэй гар утасны дугаараар тодруулна. Имэйл хаяг болон Facebook хаягаар бүртгүүлсэн хэрэглэгч нар уг урамшуулалд хамрагдах боломжгүй буюу бэлгийн эзэн болох тохиолдолд орохгүй юм. Харин хэрэглэгч та дугаараа бүртгүүлэн Вүү Cinema бэлэгтэй кино зэсээс кино үзэж эхэлснээс хойш урамшуулалт аянд хамрагдах боломжтой. Вүү application миний булан хэсэг орох, хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт орж, утасны дугаар хэсэгт дугаараа бичиж баталгаажуулна. Гадаад багцын хэрэглэгч нар урамшуулалд хамрагдах боломжгүй. Хэрэглэгчид нийт эрхийн мэдээлэл 7 хоног бүр мессежээр илгээгдэнэ.